Entertainment-ийн захирал Чэшиг. Энэ нэг юм чин дандаа ягаад хоцордог юм бэ? Артистууд нь захирлаа нохооноос дор үзэхэр чин яаж олигтой явах юм бэ би? Наа тамхинуудаа унтраал та. Чэшиг өөрийн гэсэн офисгүй ганц машинтай хэдэн ажилчтайгаа өрөөс өрийн хооронд амьдардаг. Арай нэг мүү entertainment байгууллага авч явдаг байлаа. Яа, энэ нэг балер ааштай юмтай цаашд яаж хамт ажилланаа мэдэхгүй. Ёстооны бүтэхгүй гар шүү. Чэшгийн нэг ажилтан нь ажилдаа ирсэнгүй. Чэшгийн уур нь маш их хүрлээ. Гэтэл гинт утсан дуугараад "Хөөе, Ижион, чи үхмээр нөө? Яагаад уцаа авахгүй байгаа юм бэ?" Ижион ажилдаа ирээгүй шалтгаан нь CCTV бичлэг үзсэн түргэн тусламж авч байгаад гинт зүрхэн зогссон байна лээ. Энэ талигачийн биед байсан эд зүйлс нь та гэр бүлтэй нь холбож өгч чадах уу? Гэр бүлийнх нь бүртгэлийг нь харсан 7 настай охиноос нь өөр хүн бүртгэгдээгүй байсан. Чэшиг захирал Жионы ажил явдлыг нь хийж өгсөн. Шалтгаан нь Жион нөхрөөсөө салаад охинтойгоо хоёулахнаа амьдардаг байжээ. Аль над Жионы утас руу хүн залахгүй байна уу? Залахгүй байна уу? Ямар ч хүн залгасангүй. Гэхдээ хадгалсан бүх дугаарлуу мессеж бичсэн юм уу? Хүн энэ нас барчаад ах чид яагаад нэг ч хүн хариу бичдэг юм бэ? Гэхдээ та чи юундаа над руу уурлаад байгаа юм бэ? Өөрөө харахгүй юу? Танаас өөр залгасан нэг ч хүн алга энд. Новш чинь өөр ширээ дараад өгөхөд яадаг байна. Одоо мөнгө төгрөгөө би хинээс авах юм болж байна. Чэшиг зээлсэн мөнгөө буцааж авахын тулд Жионы гэрт нь явж очлоо. Хонхыг нь дарсан хинч тайлж өгсөнгүй. Хүн байна уу? Яа, энэ гэрийнх нь байж байгаа царайг нь хартаа ямар заван амьдэрдэг юм бэ? Гэтэл гинт нэг охин нойлоос гараад ирлээ. Ширээн дээр байсан талхыг аваад идэж эхэллээ. Манай White Term шүдний эмнэлэг нь 17 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр Солонгосын Кёнги Сүүн хавцаа бол монголчууд маш их амьдардаг. Тэгээд маа найзууд дундаас ч гэсэн амьдардаг байхгүй юу? Тэр найзууд маань шүдэн эмчлүүлэхээс айж гинэ гэдгээс айгаад яваад байдаг. Тэгээд шүд чинь эмчлэхгүй яваад авах тусмаа улам өвдөн, улам муудна. Тэгээд тэр хэмжээгээр илүү их мөнгө зарцуулна шүү. Тийм учраас шийдвэр гаргаад, зориг гаргаад эмнэлэг дээр хүрээд ирээ. Тэгээд бүх асуудлаа шийдэх боломжтой. Шүдний аппарат, шүдний имплант, шүд цайруулалт бүх үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Визтэй, визгүй гэж санаа зовох шаардлагагүй. Манай эмнэлэг бүх хүмүүст үйлчилж байгаа. Танд хэлний бэрхшээл тулгарна гэж санаа зовлтгүй. Би Монгол орчуулагчаар нь өөрөө ажиллаж байгаа учраас манай эмнэлгээр ирж үйлчлэгээ аваарай. За тэгээ манай эмнэлгийн нэг давуу тал юу вэ гэхлээр та бүхэн шүдний эмнэлэгт очно гэхээр л их мөнгө төлнө гэж санаа зовох шаардлагагүй шүү. Мөнгөө хуваагаа төлөх боломжтой учраас та бүхэн санаа зовлтгүй манай эмнэлгээр ирж үйлчлүүлцгээгээрэй. Удахгүй уулзцгаая. Чи Жионы охин нь юм уу? Ах нь ээжд нь тусалдаг хүн байна. Чи надтай мэдлэхгүй юм уу? Энэ сүүлийн үеийн хүүхдүүдийн хүмүүжил гэж нэрээ авах юм алгаа том толгойлчоод Чэшигт ээжигээ алдсан охиноос илүү мөнгө л чухал байлаа. Хөөш, би чамтай юм яриад байна. Ээж чинь бүгд ч юм уу зүйл тентэр байгаагүй юм уу? Чи хаана байгааг нь мэдэх үү? Ээж чинь аваад ир гэсэн юм аа. Хөөе. Чи чинь хардаггүй юм уу? Хардаг болоод энд тойл байгаа юм биш үү? Охин юу ч хариулсангүй. Чэшиг аргаа барахтаа утсан дээр тэмдэглэсэн байсан салсан нөхөрлүүн залгалаа. Байна уу? Байна. Та Жионы нөхөр нь мөн үү? Хэн бэ? Би харин гэрт чинь ирсэн чиг хүүхдүүд чинь байдал жаахан хэцүүхэн байна. Надад хамаагүй. Бидний дахиж залгаарай. Төрсөн аав нь охиноо тоохгүй уцаас салгаж орхилоо. Уур нь хүрсэн Чэшиг тамхи татаж суулаа. Гэтэл тамхины үнэр аваад охин хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Охин хараагүй, дээрэс нь сонсож чаддгүй. Ээжигээ ирсэн байна гэж бодоод дохио өгсөн боловч Хөөе, чи яагаад байгаа юм бэ?
ээжигээ гэж бодоод тэврээд авсан өөр хүний үнэр гэдгийг мэдээд охин зүгтж орхилоо. Охин маш их айж сандарч байгаа нь илт тод харагдаж байлаа. Чэшиг уйлж байгаа охиныг чимээгүй болгох гэж үзэж тарлаа. Гэтэл охин чэшгийг хазаад авсан. Гэрт нь охин уйлж эрэгтэй хүний чимээ гарсныг гаднаас сонссон нэгэн хүн. Жиана, чи дотор байна уу? Алив на хаалгаа онгоолгох тоо. Алив хаалгаа онгоолгох гэж шүү. Хэн бэ та? Тэр дотор байсаар байж яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм бэ? Өнөөгийн ээж нь хаана байна? Аль хилээх? Харин ээж нь Та аав юм бол би аав нь бишээ. одоо л охин дээр ирж байгаа юм уу? Их муу хүн юм а та. Юугаа яриад байгаа юм бэ та чинь? Энэ байрны чинь хугацаа дуусчихад байхад утсаа авахгүй юм. Мессеж бичгээр хариу бичихгүй. Дахиад 2 жил аргалаад өнгөрчихнө гэж бодож гин үү? Энэ удаа би төвчиж чадахгүй. Нэг бол энэ байрнаас гар нүүцгээ. Нэг бол байрны барьцааны мөнгөн дээрээ 10 сая воныг нэмж төлцгөө. Хэдэн сая вон дээр 10 сая вон нэмж өгөх юм болоо? 80 сая вон штэ. Чэшиг Жионд байрны барьцааны мөнгө 80 сая вон байгааг олж мэдээд худлаа аав нь болж жүжиглээд Жион өгсөн талаар байрны эзэнд дуулгалаа. Яана, нэрээ юу? Ямар өрөвдмөр юм бэ? Хар залуугаараа явчихж байгаа мó? Би нурд байрны сөөхт ажилтг юм аа. Хэцүү асуудал байвал надтай холбогдоорой. Алив гэртээ ороор. Чэшиг 80 сая воныг авахын тулд хэсэг зуур охинтой байранд нь амьдрахаас өөр аргагүй боллоо. Чи ээжигээ санаж гин үү? Алив аава гэд дуудах та. Аава. Алив аава гэд дуудах л та. Чэшиг аав нь болж жүжиглэгсэн боловч саасныг бодвол хэцүү байлаа. Нэг сарын турш аав шиг нь харагдах хэрэгтэй байдаг. Яадаг юм блэ вэз? Чэшиг ажилчдаасаа тусалцаа авахар шийдсэн. Хөөе, хүүхдтэй найзлахын тулд яах ёстой юм бэ? Та хүүхдтэй хүнтэй уулзаад байгаа мó? Хүүхд нь хэдтэй юм бэ? 7 хавцаа байхаа. Болохгүй, зүгээр эртхэн болсон дээр 7 настай бол хүүхэд бүгдийг ойлгох чадвартай болчихсон байдаг. Тань шиг ааш муутай хүн 7 настай хүүхдийн арга ивийг олж чадахгүй. Яагаад ч болохгүй. Та зүгээр насаараа ганцаараа амьдр. Ажилчид нь олигтой тусалж чадсангүй. Чэшиг харин амттай хоолоор өнөөгийн сэтгэлийг татах гэж үзлээ. Гэтэл охин жантаа гомин идэж үзээгүй болтой. Үнэрлэж үзээд идсэнгүй. Өөрийн иддэг талхаа барьж идэж эхэлсэн. Чи чин зөвхөн талхал иддэг юм уу те? Чэшиг охины бүх талхыг нь аваад хогийн савнд хайж орхилоо. Дахиад жантаа гомин захиалаад өгөх гэсэн боловч охин ширээн дээр байгаа талхаа идэхээр бослоо. Ширээн дээр байгаа талх нь байхгүй болсныг мэдээд учир зүггүй орилж эхэлсэн. Хөөш, чамаас болоод хоол асгачлаа штэ. Яах гээд байгаа юм бэ чи? Хүүхдийн ааш цангалах ямар новшин юм бэ? Эцэст нь Чэшиг жантаа гомин өгөхөө болоод гарч талхаавч өгөхөөр шийдсэн. Ойлголоо. Чи сурснараа талхаа ид. Би хоолоо идье. Гэтэл охин жантаа гомны үнэрт дассан болтой ирж үнэрлээд идэж өглөө. Ойлголцох боломжгүй хүүхэдтэй 1 сар хамт байна гэдэг Чэшигийн хувьд маш том сорилт болж байлаа. Харин өнөө охины хувьд юугаач мэдэхгүй Чэшигийн авчирсан сахлын хөөсөөр тоглож суулаа. Хөөшөө, чи чинь юу хийгээд байгаа юм бэ? Хурдан энэ байрнаас барьцааг нь аваад алга болох юмсан. Энэ аваач нэрээ. Яг л над шиг уйггүй амьдэрдэг хүн байх шүү. Чэшиг балкон дээрээсээ гэрийн эзэн байрны бүсгүүчүүдтэй уулзаж байгаа төрхийг харсан. Алив байцаараа би гялс нэг тийшээ яриадах.
Байна уу эзэн? Та гэртээ байсан юм уу? Байр зуучлалын хүн үйлчлүүлэгч дагуулад ирж магадгүйгээд бид нэр ороод цэвэрлэгээ хийж болох уу? Байр зуучлалын хүмүүсээ за. Чэшиг аль болох хурдан өөр хүн оруулж байж байрны эзнээс барьцааны мөнгө авах боломжтой. Тийм ч учраас үгэнд нь маш сайн орж байлаа. Танд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ ийм үед та өөрөө хүчтэй байхгүй бол болохгүй штэ. Охиноо иймэрхүү байдалтай байлгаж болохгүй шүү. Сүүлийн үед хүүхдээ ингэж орхивол хүчирхийлэл гэдэг болсон. Ойлгож байна уу та? Юун хүчирхийлэл вэ? Та юугаа харин ойрд сэтгэл үнэхээр хэцүү байна. За ойлгосон. Алив та наа хүүхдээ ядаж усанд оруулаадах. Юуг нэ? Алив усанд оруулаадахаа. Чэшиг яах учраа болохоо байлаа. Гүн хүүхэд нь сонсдоггүй, хардаггүй гэсэн биз дээ. Гэлээч гэсэн аав нь юм чинь хүүхдтэйгээ ойлголцдог байсан байлгүй дээ. Охин ч гэсэн ээжигээ алдаад хэцүү байсан байх оо. Тэгвэл охин нь ээжигээ үхснийг яаж мэдсэн юм болоо? Хаяархан. Чэшиг ээжийнх нь үнэртэй алчуураар охиныг өргөтөж гарааж ирч чадлаа. Гүнхэд энэ юу төрсөн аав нь муу юм уу? Гэрлэлтэд батлуулаагүй гэсэн. Тэгвэл ийм юм биш үстэй. Байрны барьцааны мөнгө авах гээд худлаа аав нь болж жүжиглжээвэл яах вэ? За хараач тийм өөдгүү хүнээ байсан үйлдэл хийх хүн байхгүй бах уу? Ариггүй л хүүдээ. Тийм байлгүй дээ те. Тиймэрхүү балер юмнууд л хүүхдийг загнаж зоддог байх. Байцаараа. Би яг мэдсэн юм таныг. Уучлаарай. Би бүх хүннийг та ч одоо аав нь байж охиноо нэг ч удаа усанд оруулж байгаагүй юм уу? Үнэхээр хэлэх үг олдохгүй юм аа. Зүгээрээ 50 байжээ. Хайч гээд байгаа юм бэ та чинь? Хажууд нь зогсоод харж бай. Ээж нь хийх боломжгүй болсон юм чинь аав нь энэ бүгдийг цаашд хийн шүү дээ. Алив хажууд нь зогсоодох. Аз болоход байрны эзэн байр зуучлалын хүмүүст баригдсангүй. Чэшиг өнөө хоёрч бие биенээ баг багаар ойлгож эхэлж байлаа. Маш хүчтэй цахилгаан захилж, тэнгэр дугарч, аадар бороо орсон тэр шөнө өнөө охин маш их айж, чичирч, аргаа барахтаа чэшиг дээр яваад очлоо. Өнөөдөр би их ядарлаа. Яасан бэ? Яагаад байгаа юм бэ? Хөөе. Чи зүгээр үү? Хит их стресс авснаасаа болоод охин бөөлчж ухаан алдаж унжээ. Чэшиг охиныг дагуулад түргний эмнэлэг дээр очлоо. Анх охиныг зүгээр нэг мөнгө олох хэрэгсэл гэж харж байсан чэшиг баг багаар охиныг өрөвдөж ойлгож эхэлж байлаа. Энэ хитрхи муухай өнөртэй болчихсон байна. Энд үлдээгээд яв идэхүү. За ойлголоо. Аваад яв. Чэшиг охинтой ойлголцох шаардлагатай байсан учраас охиныг тусгай сургууль руу авч явлаа. Харамсалтай нь харж чаддаггүй, ярьж чаддаггүй өнөө охин сургууль гих орчинд дасч чадахгүй чанга дуугаар орисоор байлаа. Чимээгүй байл та. Чи ч одоо яах гээд байгаа юм бэ? Уучлаарай. Манай сургууль хараагүй сонсдоггүй гэж 2 ангилж хичээлээ ордог. Хараагүй сонсдоггүй хүүхдэд 2 зэрэг хичээл орно гэж одоогоор Солонгосын аль ч сургуульд байхгүй. Өнөөгийн хувьд хараагүй гэж улсад бүтгэгдсэн байгаа учраас эхний ээлжинд хараагүй хүүхдэд ордог хичээлүүдийг заая. Гэхдээ хүүхэд маань харж чадахгүй, дээрэс нь сонсож чадахгүй байхад яаж хичээл орох гээд байгаа юм бэ? Харин тийм ээ, би ч гэсэн сургуульд өгөөд ямар ч нэмэргүй гэдгийг мэдсэн чэшиг охиныг дагуулад харж явлаа. Өнөөгийн хажууд хүн байхгүй бол юу ч хийж чадахгүй гэдгийг гэрлэн дохион дээр ойлгосон. Чэшиг гэртээ ирээд охинд үсэг зааж өгөх шийдвэрийг гаргасан. За эхний ээлжинд аав гэдэг үгийг сурцгаая. Аава гэдэг үгийг хэлээл сурчхал чи надад том тус болох гээд байна.
За алив бөөрийнхийгөөс эхлээд сурцгаая. Наадах чинь А хүсэг. Алив бариад үзтээ. Бөөрөнхий. За чи өөрөө олдоо энэ бөөрөнхийг. Сайн байна, маш сайн байна. За аль шагнал. Охиныг сонирхолтой тоглуулахын тулд шагнал болгож талах өгч байлаа. За бөөрөнхийгийн араас нь энийг бичээрэй. Тэгээд А болж байгаа юм. Ёо, чи чинь суу тухаантай юм шүү. Одоо чи ва гэд бичээ сурчихвал за тэгээд дууслаа. За А-гийн араас ва гэж залгаад бичээрэй. Яг зөв. Дахиад нэг. Ва болчихлоо. Сайн байна. За одоо бүгдийг нь нийлүүлнэ шүү. А ва. Алив хийгээд үзтээ. Үгүй дээ, чи баан гэд биччихлээ. А ба гэд бич. Алив дахиад орлоод үзтээ. Чи хичээлийг хийж ээж л талах хэдий шүү. Хөөе, үгэнд оролдоо. Тийм дээ, чамд аавас чинь илүү талхал гой байгаа бах л та. Баг багаар өөрчлөгдөж байгаа охиныг хараад чэшгийн сэтгэлч тайвширч байлаа. Гэтэл Ижионгийн хүн амьдрдаггүй. Улсаас зээлсэн мөнгө төлөөгүй учраас хөрөнгө хураах зөвшөөрлийн бичгтээ шүүхээс ирлээ. Та Ижионт ямар холбоотой хүн бэ? Би албан ёсоор гэрлээгүй нөхөр нь байна. Уучлаарай. Энэ байрны барьцааны мөнгийг бас та нар хурааж авах юм уу? Тэгэлгүй яах вэ? Ойлгомжтой. Чэшиг хожим хойно Жион маш их өртөө байсан гэдгийг мэдсэн. Уучлаарай, наад ноутбук чинь минийх шүү дээ. Гэхдээ та чинь нөхөр нь гээ үсттэй. Тэгтлээ авахыг хүсч байсан байрны барьцааны 80 сая воно авч чадсангүй. Яагаад ийм бүтлэхүү байдаг юм болоо? Болж байгаа юм нэг ч алга. Энэ Сонён яагаад ирэхгүй байгаа юм бэ? Сонён ихч сүүлийн үед өөр газар ажиллаад байгаа юм шиг байна лээ. Юу нэ? Ямар гүдэгтэй ажиллаж байгаа юм? Ажилчин нь өөр хүнтэй ажиллаж байгааг мэдээд маш их бухимдаж эхэлсэн. Харин тэр үед үүдэнд гутал байгаа эсхийг шалгаж чэшиг ирэхийг хүлээж байсан Өнөө охин өдөржин стрессцэн чэшиг гэртээ ирээд охиныг тоохгүй өрөөндөө ороод амраад өглөө. Маргааш өглөө. Сайн байна уу? Багчин шиг байна. Оо, сайн уу? Танаар сонин сайхан юутай? Нам тайванда. Чамаар сонин сайхан юутай? Та надад ажил өгөлдөө. Хоолны мөнгөчгүй боллоо би. Гэхдээ чи ян дарга сонсоогүй юм уу? Ян дарга бүх ажлыг хариуцаж авсан гэсэн штэ. Доор нь ажилдаг байсан дүүн өөрийнх нь бүх ажлыг авчихсан гэдгийг мэдээд дүүрүүгээ явж очлоо. Муу өөдгөө амтэн чи надад яаж ингэж хандаж чадчихэйна? Та мэдэж байгаа штэ. Сүүлийн үед бүгд л амьдрахад хэцүү байна. Чамд ямар ч асуудал байсан надад ингэж хандаж болохгүй штэ. Би чамд ямар их тус боллоо. Танд гэж хэлэхэд хатуу хүн л мөнгө олдог юм штэ. Тань шиг ингээд яваад байвал насаараа мөнгө олохгүй шүү. Ахын дүүнэр энэ ахыгаа сайн хараад аваарай. Ингс тэгсгээд яваад ах юм бол та нар 10 жилийн дараа яг энэ ах шигэ болно шүү. Ойлгосноо? Чэшиг дүүгээрээ доромжлуулж гарлаа. Тэр шөнө Сонёнтой хамт байгаа дүүгээ хараад төвчж байсан уур нь тесэрлээ. Мөн нохон гүлэг миний ажилтныг булааж авчихад архины хүүхэн болохгүй юу чи? Та болиочтэй яагаад байгаа юм бэ? Сонён хүртэл дүүгийнхэн талд орж байгааг хараад хэл хүүгүй болсон чэшиг дэлгүүрээс сүүж аваад гэртээ ирээд ууж суулаа. Юу ч бодохгүй тайван унтаж буй Өнөө охин. Чэшиг харин ээжийнх нь уцыг ухаж байгаад таньдаг ихч гинүү? Бас мөнгө зээлсэн юм уу? Хэд юм бэ? 30 сая воноос илүү мөнгө зээлсэн. Жион таньдаг хүндээ мөнгө зээлсэн гэдгийг чэшиг олж мэдсэн. Сүүлийн найд өргээд охиныг дагуулад мөнгө зээлж авсан хүнтэй уулзахаар гарлаа. Амьдэрдэг дүүрэгт нь очиод мөнгө зээлсэн хүнийг олохын тулд зургийг нь хүмүүст тарааж сураглаж эхэлсэн.
Уучлаарай. Би хүн хайж байна. Ижионы ихч гэсэн энэ хавьд тарус зардаг байсан юм шиг байна лээ. Харамсалтай нь мөнгө зээлсэн хүнийг олно гэдэг тийм амар биш байлаа. Ам чин цангаад байгаа мó? Энэ хөдөө газар дэлгүүр олдохгүй байна. Зуны халуунд ядарсан чэшиг тарус тарьдаг хүлэмжийн дэргэд зогслоо. Тарус амсаж үзээд нэгийг хулгайлаад аваад гарлаа. Гэтэл энэ бүгд камерт бичигдэж үлдсэн. Чэшиг юугаач мэдэхгүй өнөө охинтой хулгайлсан тарвсаа идэж суулаа. Энэ тарвсыг үртэй нэдэж болохгүй. Үрийг нь ингээд амнаасаа гаргаж хай. Алив хайда. Энийг тарвас гэдэг юм. Тарвас. Аль гараа өгчээ да. Бариад үзтээ. Толгор байгааз. Тарвас. Алив дагаад бичтээ. Сайн байна. Энэ үед нэг эмэгтэй хүрээд ирлээ. Хөөе. Хулгайчаа. Тарус хулгайлж идсэн биз дээ. Тийм ээ. Намайг уучлаарай. Ойроо дэлгүүр авахгүй хүүхдийн ам цангаад байсан болохоор дээрэс нь бага насны дурсамж сэргээд та чинь хулгай ичгэд юундаа инээгээд байгаа юм бэ? Хүүхдтэй хүн байж бидний хувьд үр тариа яг л хүүхдтэй адилхан заа юу? Тийм ээ, таны ярьж байгаа түмэн зөвөө. Ойлголоо. Тэгвэл та хулгай хийсэн, дээрэс нь бусдын эд зүйлсийг эвдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна, тийм үү? За арайч тий. Би юу эвдсэн юм бэ? Тарусны эзэн CCTV-ийн камерын бичлэгийг үзүүллээ. Би яавал дээрвэ? Чэшиг тарус хулгайсныхаа төлөөсөөр хүлэмжинд ажиллахаар болсон. Яа, ямар их ачдаг юм бэ? Хүй, дахиад ачих гээд байгаа юм уу? Тэнцвэрээ олж чадахгүй байхад гадаа бороо орж байна. Гарах боломжгүй. Хоолоо идсэн бол уунтай. Гүби чанд гарах боломжгүй гэдэг шүү дээ. Гомдсон охиныг хараад чэшгийн сэтгэл өвдсөн болтой. За ойлголоо. Гарцгаая. Гарыг тэгвэл чи гадаа гараад бороонд шалт норж ижил миний үг зөв байсан гэдгийг ойлгох үз. Гадаа гарсан борооны тусал чигний үнэр шавхаа гээд охинд бүх зүйл шинэлэг байлаа. Тэр өдөр чэшиг тарус хулгайсан газраа хонхоор болсон. Баярлалаа танд. Сайхан боллоорой. Сайн идээд аваарай. Чи яагаад байгаа юм бэ? Битгий ингэж болохгүй. Охин чамд маш сайн юм шиг байна. Ойлгосонгүй. Ээж маань юм мартдаг өвчтөө болоод нас барахтаа өмнө нь яг энэ охин шиг үйлдэл гаргадаг байсан. Хоолоо идэж яагаад амнаасаа гаргаад миний ам руу хийчихдэг. Амттай болохоор хүүхдтэй өгье гэж боддог байсан байх зайлвал хүн гэдэг чинь хайртай хүндээ амттай юм идүүлэхийг л боддог юм шүү дээ. Хамт удаан байх тусам өнөө охин чэшигт улам илүү дасч байлаа. Чэшигч ялгаагүй охиныг зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш, харж хандах хүн хэрэгтэй гэсэн хариуцлагыг ухамсарлаж эхэлсэн. Чионигийн зээлсэн мөнгийг авна гэсэн найдварч баг багаар тасарч байлаа. Та юу хийж байгаа юм бэ? Удаан уулзсангүй шүү. Аав нэг л сэжигтэй харагдаж байлаа. Та юм хайж байгаа мó? Үгүй, надад харин асуух зүйл байна. Энд хэрвээ ажил хийвэл өдөрт хэдийг өгдөг юм бэ? 80,000 вон хавцаа өгнө штэ. Хийх ажилгүй байсан чэшиг хэсэг хугацаанд тарусны хүлэмжинд ажиллахаар болсон. Үнэхээр аз жаргалтай харагдаж байна. Тийм үү? Та үнэхээр мундаг юм аа. Охиноо үнэхээр сайн харах юм. Үгүй дээ. Та илүү мундаг штэ. Надад бол энэ маань ганц л байгаа. Та тариа тарина, хоёр дүүгээ харна,
аавыгаа халамжлан Гүй манад өнөр бүгд эрүүл саруу шүү дээ. Уучлаарай би жоохон буруу ярьчихлаа. зүгээр дээ. Хэцүүгээд яалтаачлээ. Асуудалтай бол асуудалтай дасан зохицоод л амьдрын шүү дээ. Байна уу? Аава яасан бэ? Та ямар удаан хайдгийм бэ? Тийм чухал юм бол хаа нэгтээ нуучихсан л байлгүй дээ. Ойлголоо. Би ингэсгээд очлоо. Эмэгтэй өнөө охинд өөрийн гараар ойсон тарвсны зурагтай цамцыг бэлэг болгож өгсөн. Охин ч үнэхээр их баярлаж байлаа. Өнөө ямар хөөрхөн юм бэ? Аха, та гараад ирээч. Нэг хүн таныг хайгаад ирлээ. Та чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ? Би таныг ямар их хайсан гэж бодож байна. Сүүлийн үед YouTube-ээр мөнгө олдог болсон гэсэн тийм үү? За тэгээд ажгүй юу? Ажил бүтэмжтэй юу? Мөнгө авч чадсан уу та? Хилгүү дүлийн нэг юм дагуулж яваад мөнгө олох гэж их зовж байх шүү дээ. Машиныг чинь зараад 2 сая вон хасъя. Үлдсэн мөнгөө 2-7 хоногийн дотор өгөөрэй. Худлаа сайн хүний дүр эсгэж явхаа одоо болж үз. Мөнгөө би заавал авна шүү. Чэшиг ганц үлдсэн машинаа хүртэл алдаад гэртээ буцаж ирлээ. Аавынх нь хайгаад байсан зүйл гинт санаанд нь орж тэр хэсэгт юу байсныг шалгаж эхэлсэн. Хүүе, таны царай яагаа вэ? Зүгээрээ. Өнөө хаана байгаа юм болоо? Өнөө өвөөтэй хамт байгаа штэ. Юу гинэ? Аава. Чэшиг бүсгүйн аав нь юм мартдаг өвчтөө гэдгийг сүүлд ойлгосон. Удаан хайсны эцэст аавыгаа мөн өнөө охиныг олсон. Харин Чэшигийн толгойд маш олон зүйл бодогдож байлаа. Тэр шөнө Чэшиг цаашд өнөө охинтой хамт байж чадахгүй гэдгээ мэдээд нулимс тусдуулан гуниглаж байлаа. Нулимс. Маргааш өглөө боллоо. Чэшига та босоо юу? Чэшиг аавынх нь мөнгө хаана байгааг хэлээд ганц захиа үлдээгээд явсан байлаа. Бано, өнөөгийн аав нь Чэшиг өнөө охины төрсөн аавтай нүүр тулж уулзлаа. Төрсөн аав нь охиноо тижээхгүй харж чадахгүй гэж хэлсэн. Тижээж чадахгүй харж чадахгүй гэж хэлсэндээ сэтгэл нь өвдсөн болтой охиндоо бэлэг авч өгсөн боловч охин нь авсангүй. Төрсөн аавдаа хүртэл гологдож ганцаар үлдсэн өнөө охин Чэшиг охинтой сүүлийн дурсамжаа үлдээгээд эцэст нь асрамжийн газар аваачиж өгөхөөр шийдсэн. Уучлаарай. Би дахиж уулзаж чадахгүй байж магад. Надтай хамт байснаас энд байсан нь чамд илүү дээр баха. Тийхүү Чэшиг охиныг асрамжийн газар үлдээж байгаа өвдсөн сэтгэлээ зөвтгөхөд явлаа. Харин өнөө охин зүн совингоороо бүр явах гэж байна гэдгийг мэдээд идчихээс нь талхаа хаяад Чэшгийг хайж эхэлсэн. Юу ч сонсогдохгүй хав харанхуйд тэмтэрч явсаар хаалганы урд ирээд чанга дугаар уйлсаар байлаа. Чэшиг үг дуугүй өнөө охиныг харж зогслоо. Дэндүү хөөрхөн, дэндүү өхөөрдөм, дэндүү өрөвдөлтэй өнөө охиныг хайж авч чадалгүй Чэшиг охин дээр буцаад очлоо. Охин Чэшигийн гарыг нь барьж аваад аава гэж дахин бичиж байлаа. Охин Чэшгийг ааваа гэж дуудаад Чэшигч охиныг тэрч аваад энэхүү кино дуустав.